Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас иргэн аж ахуй нэгж та бүхэнд худалдаа үйлдвэр үйлчлэгээ эрхлэхэд мэдээлэл энгийн болон тусгай зөвшөөрлийн хүсэлтэд захимаар илгээхийн тулд хэрхэн орох зааврыг танилцуулъя. За хоёр аргаар нэвтэрч болно. Зөвшөөрлийн захим системд Баянгол БГД цэгийн захим сайтаар нэвтэрч баруун дээд болонд байрлах үйлчлэгээ эрхлэх бүртгэл хэсгийг сонгоно. Тус холбоос дээр дарахад шинэ цонхонд лайсенс цэгийн систем автоматар нээгдэнэ. Хоёрдугаар өөрийн ашигладаг интернет хүчийн хайлтын хэсэгт лайсенс цэгийн гэж бичиж хайлтгийн системд шууд нэвтэрнэ. Зөвшөөрлийн захим системд хэрхэн бүртгүүлж нэвтрэх вэ? Хэрэв та зөвшөөрлийн захим системд бүртгэлтэй бол системд нэвтэрсний дараа баруун дээд болонд байрлах нэвтрэх хэсгийг сонгож өөрийн нэвтрэх нэр болон нууц үгээ оруулан системд нэвтрэнэ. Харин зөвшөөрлийн захим системд бүртгэлгүй бол бүртгүүлэх хэсгийг сонгон гарч ирэх цонхонд шаардлагатай мэдээллээ үнэн зөв бөглөж бүртгүүлэх товчийг дарна. Үүний дараа таны бүртгүүлсэн захим шуудангийн хаяг болон гар утасны дугаарт нэг удаагийн нууц үг илгээгдэх бөгөөд уг нууц үгийг ашиглан бүртгэлээ баталгаажуулж системд нэвтрэх боломжтой болно. Байгууллага болон холбох эрхийн тохиргоо хийх заавар. Та зөвшөөрлийн захим системд нэвтэрсний дараа нэвтрэх хэсгийн баруун талд байрлах байгууллага холбох зэсийг сонгон өөрийн аж ахуй нэгжийн регистрийн дугаарыг оруулахад байгууллагын мэдээлэл системд автоматар татагдан холбогдно. Хэрэв тухайн байгууллагын нягтлан бодогч болон бусад ажилтан тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах шаардлагатай бол e-tax цэг MTA цэгийн системд нэвтэрч хүсэлт гаргах аж ахуй нэгжээ сонгоно. Дараа нь баруун дээд болонд байрлах хэрэглэгчийн эрхийн тохиргоо хэсэгт орж эрхийн тохиргоог хийнэ. Эрхийн тохиргоо хэсэгт тухайн аж ахуй нэгжтэй холбоотой эрхүүд харагдах бөгөөд тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргах, эрх олгох иргэнийг сонгон үйлдэл хэсгийн засах товчийг дарна. Тусгай зөвшөөрлийн эрх сонголтыг идэвхжүүлэн хадгалснаар тухайн иргэн аж ахуй нэгжийн төлөөлөн хүсэлт гаргах эрхтэй болно. Эрх олгосны дараа тухайн хэрэглэгч зөвшөөрлийн захим системд өөрийн нэвтрэх нэр нууц үгээр нэвтэрч холбогдсон аж ахуй нэгжээ сонгон хүсэлтээ илгээх боломжтой. Хүсэлт илгээх. Зөвшөөрлийн захим системд нэвтэрч хүсэлт гаргах аж ахуй нэгжээ сонгоно. Дараа нь тохиргоо хэсэгт орж үл хөдөлгөөд байршил зэсийг сонгон үйл ажиллагаа явуулах байршлын мэдээллийг үнэн зөв бөглөж газрын зураг дээр байршлаа тэмдэглэн нэмэх товчийг дарж хадгална. Мөн өөрийн мэдээлэл хэсэгт бүртгэлтэй утасны дугаар болон захим шуудангийн хаяг зөв эсхийг заавал шалгана уу. Учир нь таны илгээсэн мэдээллийн хүсэлтийн шийдвэрлэлтийн явц, төлөвийн мэдээлэл болон холбогдох мэдээллүүд бүртгэлтэй утасны дугаар захим шуудангийн хаягаар хүргэгдэх болно. Үүний дараа дэлгэцийн зүүн дээд хэсэгт байрлах хүсэлт гаргах зэсийг сонгож харьяалах байгууллагын мэдээллээс нийслэлийн засаг даргын тамгын газар мэдээлэл сонголтыг хийнэ. Үйл ажиллагааны чиглэлээр нэрээр нь хайх эсвэл жагсаалтаас сонгон хүсэлт гаргах товчийг дарна. Гарч ирэх цонхноос байршил болон үйл ажиллагааны чиглэлээ сонгоод шинээр үүсгэх товчийг дарна. Дараа нь нөхцөл шаардлага хэсгийг шалгаж шинээр авах сонголтыг үргэлжлүүлнэ. Систем татвар төлөгчийн бүртгэлийг автоматар шалгах бөгөөд бүртгэлгүй бол e-tax цэг MTA цэгийн системээр дамжуулан татвар төлөгчийн бүртгэлээ үүсгэнэ. За бүрдүүлэх материал хэсэгт байрлах орчны 50 м-ийн зураглал талбарт үйл ажиллагаа явуулах байршлын орчны 50 м-ийн зураглалыг эсвэл Google Map-аас тэмдэглэж авсрагнаа. Баталгаажуулах товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ. Ингэснээр хүсэлт илгээх боломж бүрдэх бөгөөд шаардлагатай талбарыг бичиж хүсэлт илгээх товчийг дарна. Хүсэлт илгээгдсэний дараа дүүргийн засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс, онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан хаагчид, хяналтын байгууллагын албан байцаагч нар болон мэргэжлэнүүд танай байгууллагатай холбогдсон хог аяллаа гэрчлэгээ болон галын аюулгүй байдлын нөхцөл шаардлагын зөвлөмж, ажлын байрны дүгнэлт зэрэг холбогдох материалуудыг гаргаж өгөх болно.